За сайн бацхан өнөөдөр мэнд өргөе. За өнөөдөр би та бүхэнд гар утснаас буст буюу төлбөртэй сурталчилгаа хэрхэн амархан хялбар хийхийг заадаг ерөнхийд нь. За мэдээж буст хийхдээ өөрийнхөө пэйж хуудас руу орно. За буст нь болохоор дотор 13 төрөл өгдөг ерөнхий зорилгоос хамаарат. За бустээ хэр оновчтой энэ төдийчнээ борлуулалт үйлчилгээ одоо илүү сайн байна л гэсэн үг хэвгүй. За мэдээж гар утснаас бол тийм нарийн буст бол хийдгүү. Ерөнхий бол хийгдэн. За буст пост гэсэн товчон дээр дарахаар за гар утсан дээр бол ерөнхийдөө за 5 одоо буст хийх зорилгоос нь хамаарат сонголтууд гарч ирж байна. Илүү олон одоо хүмүүсийг шууд утсаар холбогдуулах уу? За эсвэл вебсайт руугаа хандах уу? За эсвэл engagement буюу лайк, коммент, share илүү хийгдэх үү? Эсвэл get more message буюу шууд одоо худалдаа авахчийг өөртөөгөө пэйж рүү ингээд чат бичүүлэх үү, холбогдох уу? Гэсэн 5 сонголт байна. Ерөнхийдөө 13 сонголт байдаг. За ерөнхийдөө get more message гэсэн товчийг гаргалаа гэдэг постэр ингэж харагдан гэсэн үг. Доор нь шууд send message товч дээр дарахаар өөрлөлтөн шууд холбогдчихноо, пэйж рүү чатчихна гэсэн үг. За энэ нь болохоор давуу тал нь бол шууд одоо худалдаа авах юм уу, үйлчлүүлэгч холбогдох боломжтой, яг зорилттой хэрэглэгч нь холбогдно гэсэн үг. Энэ нь харин сул тал нь юу вэ гэхлээр ерөнхийдөө get more message буюу одоо зорилттой хэрэглэгчийг шууд ингээд өөрөнтэй худалдаа авах хэрэглэгч болгож байгаа тохиолдолд одоо нэг хүнд хүрэх CPM гэж байдаг. CPM нь маш өндөрөөр бодогддог. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр за $1 төлбөртэй сурталчилгаа хийлээ гэхэд 100 хүнд хүрэх байсан бол send message товч гаргалаа гэхэд за 20 хүнд хүрнэ гэсэн үг. За тэр нь болохоор тэр одоо худалдаа авах юм уу хэрэглэгч send message гэсэн товч дээр дарах болгонд одоо жишээ нь $0.2 бодогдно гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөөсөө $1 нь 5 хүнд одоо жишээ болгож авах 5 хүнд хүрэхэд 5 хүн send message гэсэн товчон дээр дарахад $1 нь зарцуулагдчихна гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө get more message гэсэн товчийг гаргахаар одоо хүртээмж reach нь маш бага байдаг шүү. Тийм болохоор би бол get more message гэсэн товчийг нээх төлбөртэй сурталчилгаанд ашигладаг. За хамгийн оновчтой нь бол мэдээж get more engagement байгаа. Like, comment, share илүү. Мэдээж share их авч байгаа постэр бол илүү олон хүн төрдөг байгаа. За энэ мэдээж юу болохоор линк сайтны мэдээний линк болохоор шууд ингээд бүүстлээд мэдээ рүү ингээд сайт руу хандлт авчиж болно. За энэ бол ингээд хүмүүсийн дугаарыг одоо форум үсгээд авч болно. За эсвэл шууд утасны дугаар одоо call на өөрийнхөө усны дугаарыг холбоод шууд залгуулад ээж болно гэсэн үг. За ерөнхийдөө engagement гэсэн тохиргоотой call на гэдэг. За ерөнхийдөө button бол хэрэггүй. Ямар нэгэн button оруулах юм бол төлбөртэй сурталчилгаа маань илүү өндөр дүнгээр бодогддог гэсэн. За get more engagement гэж зорилгоо сонгочоод за дараа нь аудиенс буюу яг зорилт хэрэглэгчээ нас вис байршлаар нь тодорхойлж өгнө. За edit гэсэн товчон дээр дараад за одоо нэг жишээ нь бид нэр гар утас зардаг байлаа гэж бодоход за нэг 20-40 за машин зардаг гэж бодоход мэдээж насан туршсан за нэг 20-50 насныхаа худалдаж авна. Мэдээж эрчүүд худалдаж авна гэсэн үг. За эрэгтэй гэж сонгоод насаа тохируулаад за address буюу хаяг дээр нь Улаанбаатар гэж шууд энэ дээр сонгогдсон байна. За Улаанбаатар гэж сонгонгуудаа милээ ерөнхийдөө нэг 14 милээр тохируулаад өчөд болдог байгаа шүү. За тэгээ save гээд region руу ороод харахад ерөнхийдөө Улаанбаатар 20-50 насны эрэгтэйчүүд ингээд 960,000 потенциалтай хүмүүс байна гэд audience great гэсэн байгаа нь ерөнхийдөө boost маань оновчтой байна. Broad буюу хитрхи өргөн болчих юм бол ингээд
оновчгүй специфик буюу бага болчих юм бол бас үр дүнгүй болчдөг байгаа. За бас энд пэйжийнхаа лайкийг өсгөх зорилгоор одоо пэйжтэй нь лайк тарсан хүмүүстэй хүргэж болно. Эсвэл пэйж чинь лайк тарсан хүмүүсийнхаа найзуудад бүүстэй хүргэж болно. Энэ нь болохоор мэдээж тодорхой зорилгын өрөөнд цугларсан хүмүүсийн найзууд нь хүргэнэхлээр нэг адилхан зорилготой хүмүүс гэсэн үг байхгүй, адилхан сонирхолтой. За тэгж хүргэж болно. Эсвэл цааш нь одоо ингээд таргет буюу зорилттой хэрэглэгчээ сонгоод хүргэж болно. За тэгэнгүүт төлбөртэй сурчлага хэдэн өдрөөр хийгдэх вэ? Өдрөө тохируулж болно. За нэг өдрөөр өдрийн $1 бүүст хийхэд дунджаад нэг 710-аас 2100-д хүрнэ гэсэн үг. За энэ болохоор мэдээж оруулж байгаа постэр контентээс шалтгаалж хэрэг хүнд хүрэх нь шийдэгддэг байгаа. За ерөнхийдөө хэдүүлээ за нэг $30 буюу ойролцоогоор 100,000 төгрөгийн бүүст хийгээд 3 өдрөөр хийлгээд нийт өдөрт нэг 7,120,000 хүн төгрөнө гэсэн үг байхгүй. Нийтдээ бол нэг 20,000-аас 60,000 хүн төгрөнө. Ерөнхийдөө таны контент бас шалтгаална гэсэн үг. За тэгээд өдрөө сонгоод, додроо сонгоод boost post now гэдэг дээр дарснаар boost нь идэвчнэ. За тэгээд boost идэвчээд нэг 24 цаг эсвэл 2-3 цагийн дотор boost нь хэрвээ идэвчих юм бол ногоо өнгөтэй болоод спонсор гэж гараад идэвчих явдаг. Хэрвээ идэвчихгүй бол шар өнгөтэй болцдог байгаа шүү. За жишээ болоод өмнө хийжсэн төлбөртэй сурталчилгааны үр дүнг харуулъя. За чинь энэ пүүзэн дээр пүүстний постэр дээр гэхэд нэг нийтдээ $40,000 boost хийхэд 50,000 хүн төрсөн, 51,000 хүн төрсөн, нийлээд 100,000 хүн төрснөөс пост engagement 17,000 байна. За энэ чинээс 95 коммент гэдэг яг ороод харах юм бол коммент нь илүү байдаг. За 52 109 25 явсан байна. За энэ 519 ширтэй байна. За ерөнхийдөө гар утснаас бүүстэг бол ингээл хийчихдэг байгаа шүү.